За Shutter Island тэгээд 2010 онд гарсан дараагийн кино руу орох уу? За Дараагийн кино орохоос өмнө мэдээд асуух юм юу? за би дараа нь яг асууя. Дараа нь. За окей. Тий. Бодож байгаа доо. За Тийм. Мартин Скорсезе гэж хамгийн алдартай гэж хэлж болохоор юу найруулагч хийсэн. За одоо энэ хамгийн сүүлд нэг Killers of the Moon гэдэг Moonflower юу лээ? Тэр нэг баахан индиануудыг нөгөө газрын тас нутагт нь газрын тас илэрч гарснаас болоод нэг индиан омгийг омгоор нь сүтгцэн кино байгаа штэ. Тэрийг бас хийсэн штэ. Тий. Killers of the Flower Moon тий би Moonflower-аас олж Flower Moon ингээд цэцгэн сарны алуурчд гэдэг тийм үү? Тэгэхээр энэ мэдээж их чадaltaй найруулагчийн кино. Бас одоо ингээд юу шүүх хэмлэг энэ одоо яагаад би тэр сэтгэл зүй яриад байгаа вэ гэхээр чинь хүн ингээд мэдрэлтэй байна уу юу мэдрэл нь хэвийн байна уу эсвэл мэдрэл муутай байна уу сэтгэл зүйн асуудалтай байна уу гэдгийг шийдэж байгаа ч тэр чинь л одоо энэ форенсик гэдэг байгаа шүүх хэмлэгийн сэтгэл зүйн гол хэсэг нь шүү дээ. Тийм учраас аялаа ийм хоёр жишээ татаад байгаа тийм үү? Киногоор. За Денис Лихэн гэдэг хүний роман дээр тодорхойлж ирсэн кино гэдэг. 1954 онд Маршал Теди Даниэлс гэдэг хүн Чак Аул гэдэг юутайгаа туслагчтайгаа одоо туслагч гэж ойлгох юм уу бол хамтрагчтайгаа Ash Cliff Hospital гэдэг юм газар ирдэг хөөх. За энэ онц аюултай сэтгцийн өвчтэй гэмт хэрэгтнүүдийн эмнэлэг хөхгүй. Гэтэ эмнэлэг гэж нэрлэдэг боловч энийг бид шорон гэж ойлгох хэрэгтэй байхгүй юу? Яг эдгээр ингэж нэрлэдэг л болохоос. Тий. Шатер гэдэг ийм зэлүүд арал дээр байж байгаа эмнэлэг. Юу гэсэн үг гэхээр юунаас гадаад орчноос тусгаарлагдмал байж гэнэ гэсэн үг шүү дээ. Нөгөө хоригдлууд өвчтнүүд орох хэрэгсээ боломжгүй гэсэн үг тийм үү? За яг гэж очиж байгаа гэхээр эднийд одоо юу байсан эмэгтэй өвчтөн Рахел Соландо гэдэг эмэгтэй алга болсон. Яа алга болсон бэ гэдгийг л одоо шинжил судлах гэсэн тийм даалгавартай очиж байгаа юм баггүй томилолтоор. Тийм ээ? Тий. Тэр эмэгтэй бол юунасаа эмнэлгийнхаа өрөөнөөс л одоо Оросд бол хуучин палат гэж нэрлэдэг гэсэн шүү дээ. Тий. Түгжээдсэн палатнаас л алга болсон гэдэг тийм үү? За ингээд очихоор нэг айгүй сонирн бидэг хөхгүй ингээл тий. Доктор Коули, доктор Нэрин гэдэг хоёр нөхөр байгаа. Доктор Коули нэг юм мулзантай толгойтой, сахалтай ичтгэр шиг инээс нэг нөхөр байгаа тийм үү? Тий. Ганц татсан. Доктор Нэрин нь болохоор ингээ харахаар ерөөсөө нэг эрдэмтэн юм уу гэмээр харагддаг нэг нөхөр байгаа штэ. Тэ амар гимгүү эрийн царайтай штэ тэр чинь. Тий. Тэгэд энэ хоёр энэ эмнэлгийг л удирдах ажиллуулж байдаг. За манай ашрал тэнд ингээл очиод ингээл яа тийм тэр нөгөө тэр хамтрагчийнхаа тэр шоронгийн хүмүүстэй яаж харьцаад байгаа байдал за тэр доктор Нэринг өөртөө яаж харьцаад байгаа байдал доктор Коули өөртөө яаж харьцаад байгаа байдал за тэгээ тэнд байгаа тэр өвчтнүүд ингээд өөртөө дандаа ингээд яа тийм штэ ингээл сануулаад тий болгоомжлуулаад ингээл тийм нууцсан болоод байгаа юм шиг тийм сэтгэлдэлтэй бол манай ашир. Сэтгэл санааны хувьд ингээл хямраал ингээл сэжиглэл хардаал ингээд байж дээ штэ. Тэгэж хардхалч яах вэ? Яа хардах харж байгаа гэхээр энэ чинь ингээд дэлхийн 2 дугаар дайны үед нөгөө Нази Германуудын аимшигт тэрнийг үдцсэн байхгүй. Маршал Теди гэдэг чинь. За тэгсэн чинь ингээл нөгөө Афган Долорос гэдэг юм бихтэй. Андрю Ледис гэдэг хүний тавьсан одоо Арсон гэж зориуд тавьдаг галтомбор санаатаагаар тавихыг Арсон гэж нэрлэдэг авлаар. Тийм зориуд тавьсан галтомборт өөд болсон авган. За. Тэгэл аваагаа зүүдлээ. Тэгэл аваа ингээл нэг агаар болоод ингээл та ийм төгшүүртэй тий ингээл чи станараа
энэ арал аюултай шүү гэл ингээл тэг хэд ч итгэж болохгүй шүү гэл ингээл ингэ зүудэл. Тэ. Тэгэл тэр Андрю Лэдис гэдэг нөхрийг л энэ шоронд байгаа гэж бол ер нь олох юмсан гэл бас бодоод байдаг тийм үү? Тийм. За ингээл байж. Тэгэл яадаг вэхээр мань хашиж одоо тэнд юу вэ? Уус уугаад тэнд өгж байгаа тамхин татаад тэндээс хоол идэл ингээл байгаа юм шүү дээ. Яа тийм тэр нөгөө ууж байгаа уус татж байгаа тамхи идж байгаа хоолнд нь LSD одоо юу игээд идэх юм мэдэхгүй шүү дээ. Тийм. Баахан юм hallucinogenic гэж нэрлэдэг юм мансууруулдаг сэтгцэд нөлөөлдөг юм юугууд байгаа. Бодснууд. Тэгээ маань хашир шиг ингээд амар сони ингээд юу яагаад. Угаасаа нөгөө Мартин Скорсезе юм киноны одоо камераар яаж авах уу? Ямар өнцгөөс авах уу? Тэгээд гал уус гэснийг элемент ээлжлээд идэг байхгүй юу? Тэгээд ингээд мань хүний нөгөө галлюцинац ингээд хий юм харах солиорхон ингээд айгүй ихсэд ирэхээр хий юм хараад маш хямарж байгаа үед нь болохоор ингээд гал одоо киноны дэлгэцэнд харагдаад. За тэгэл тэр нь энийх нь үйлчлэгийг ингээд харсангүй багсаал ингээд бодит амьдралтайгаа ингээд төхөөл ирэхээр далайн ус гардаг байхгүй. Гэх мэтлэнгээр ингээд тэгэл юунд нь ингээд артл нь ингээд байнгын дискурт нэг юм ингээд байгаа юм шиг юм чимээ. Тэ? За тэгэл тэр шатнууд ч айгүй сони ингээл ийм симметрик ийм давтамжтай энэ байгаа даа шүү дээ. Хонгол шат чинь нэг ийм айгүй сонирн байдаг да ингээд нэг эргээд дэше явцсан юм шиг тий. Тэг зориуд тэгж одоо угаасаа нөгөө Мишель Фукогийн хэлсэн паноптикон гэдэг нэг юм байдаг шүү дээ. Тэр юун дээр history of discipline and punish the birth of prison гэж. Саглах бат ба шийтгэл шорон гэрхэнд төрж бий болсон гэсэн нэг ийм ном байдаг. Алдартай ном л доо. Тэр номонд паноптикон гэдэг тийм архитектурын шийдэл барилгын зураг төслийн шийдлийг гаргасан Жереми Бентам гэдэг хүний тухай бичсэн байдаг хөөхгүй. Тэг яасан гэхээр ингээд шоронгийн одоо архитектурыг яаж хийж ийм гэхээр ингээд хоригдлууд байдаг хэсэг нь арталтай, гадна талтай. Амфитеатр шиг юм хэлбэртэй. За. Амфитеатр ч болохоор гадна стадионд сууж байгаа хүмүүс нь стадионынхаа дотор талд байж байгаа орон зай дээр байж байгаа гладиаторуудаа харна шүү дээ. Тийм. Гэтэл яг эсрэгээр нь ингээд хоригдлууд сууж байгаа үзэгчнэр биш байхгүй. Хоригдлууд тэр гадна талынх нь юунд тойрогт ингээд стадион шиг юм хэлбэртэй барилгын байгууламж дотор байна. Дотор талдаа дандаа дотгошоогоо харсан жижигэн цонхнуудтай. Тэгээд дундаа тэр дунд байж байгаа талбай байгаа шүү дээ. Тэр талбайныхаа төвдөө юутай байхгүй. Харуулын цамхагтай байхгүй. Тэгээд тэр цамхагаас ингээд хэдэн тийш ингээд гэрэл тусахаар уус ингээд гэрэл асаахаар тэр гэрэл нь тэр бүх цонхнууд руу тусдаг байхгүй. Тэгвэл нөгөө хоригдлуудад ингээд харуул өөрснийг нь байнга хараад байгаа юм шиг хэмсдэгдэл төрдөг байхгүй. Тэгээ тэр нь яаж юм гэхээр шоронгийн харуул шоронд ажиллах тэр юг оронтойг маш их цомхотож эдийн засгийн хувьд гамдахад хэрэгтэй болсон тийм архитектурын шийдэл байхгүй. Тэрийг паноптикон гэж нэрлэдэг байхгүй, бүхнийг харж нүд гэж хэлж байгаа. Тэгээ эхлээд ингээд шоронд ингээд хэрэгжүүлээд ингээд нэвтрүүлээд оруулсан чинь амар одоо яг хэрэгтэй байсан маш оновчтой зураг төсөл болсон гэдэг нь ойлгомжтой болсон. Тэнгуут эдгээр чинь баярлаад хамгийн түрүүнд араас нь үйлдвэрт оруулсан нэвтрүүлсэн энийг. За үйлдвэрийнхаа дараа юуны цэргийн казерн тус нэвтрүүлсэн. Одоо цэргийн ангиуд гэсэн үг шүү дээ. За тэгээд имлэг тэгээд сургууль нэвтрүүлсэн байхгүй. Зөв юм уус та. Тийм байна. Энд бүр ингээд 18 дугаар зууноос эхэлсэн хөгжил байхгүй юу? Үнийг ингээд
байнгын 24 цагийн хараа хяналтанд байлгах. Одоо ингээд нууц камертай болчлоо. Энэ тэмдгүү нөгөө CCTV гэдэг closed circuit camera, closed circuit television гэдэг юм тавьчлаа тийм үү? За хүмүүс одоо хятад бол хүмүүсийг ингээд тэр нууц камераар бол ерөөсөө хаа явсан газарт нүрийн таньж байгаа шүү дээ. Тий. Энэ чинь олон боловсронгуй болоод ингээд. Тэгээ тэрийг илэрхийлээд байгаа байхгүй юу? Энэ шорон дотор байж байгаа байдал тийм үү? Архитектур шийдэл нь ямар байна? Тэ? За ингээ байжсэн чинь маань хашир хамгийн сонин нөгөө оргоцсон байсан Рахел салонд таарлцчихдээ штэ. Тий. Агуу дотор. Тий. Тэгсэн чинь ингээд Ashcliffe гэдэг юунд тэр эмнэлэгт урд нь психиатрын эмч хийж исэн. Тэгээ энд ингээд ёс зүй таарахгүй асуудал гарсныг шүгэл үлээж мэдэгдэх гэсэн учраас ингээд өвчтөн гээд. Тэгээд юугаар эмэр бөмбөгдүүлээд тэнд байж байгаа тэгээд тэндээс оргоцсон байгаа нь хэлдэг шүү дээ. Аимшигтэй тийм үү? Тий. За ингээд байж хахад бол ерөөсөө тэр ингээд нөгөө чи уурлаад нөгөө доктор Коли, доктор Нэрингтэй ингээд маргалддаг штэ. Тэ? Тэгсэн чинь ингээд нөгөөдөл чинь institutional gaslighting хийдэг байхгүй. Ингээд өдөөс нь чи Marshall Teddy биш ээ. Teddy Daniels биш. Чи болвол ингээд manic depressive одоо юу гэдэг. Manic depressive-ийг одоо монголоор юу гэж орчуулах вэ гэхээр орон гарan бол биш юм аа. Нэг хэсэг ингээд сарын хугацаатай гарч юм ингээд амар гоё хөөрөө ингэж байдалтай байжсэн нь. Дараа нь дахиад сарын хугацаатай сэтгэлээр ундгийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр дэгэн догон гэж сэтгэл зүйн ийм дэгэн догон ноцтой хямралтай авгаа нь авгаагаа алдаад яагаад гэвэл тэр авгаа нь 3 хүүхдэд живүүлээд алдсан гэж байгаа байхгүй юу? Тий. Тэнгууд авгаагаа алаад ингэсэн тэр Эндрю Лэдис гэдэг нөхрөөд. Тэгээ манай ширт яг юуны эмчилгээний арга ийм онцгой арга хэрэглэе гэж гэсэн үүднээс манай ашрыг ингээд өөрт нь итгүүлээд ийм Marshall Teddy Daniels гэдэг identity өөрт нь итгүүлээд ийм хүн гэж итгүүлээд ингэж яасан гэдэг. Одоо эмчилгээний арга хэмжээ авсан гэдэг. За ингэсэн чинь нөгөө тэр хамтрагч гэдэг байгаа тэр Чак гэдэг шүү дээ тий. Тэр нь хамтрагч биш психиатрын нэг эмч болж таардаг. За бүр өөрийнх нь шүү бүр тийм үү? Доктор Шихан гэдэг нэртэйгээ доош. Өөрийнх нь сэлгэцэн эмч гэдэг доош. Тий. За ингээд эдгээр ч энэ эмчэн чинь манай хашрын тэр лоботоми гэдэг тэр нөгөө юуг нь тархины урт хэсгийг prefrontal cortex гэж нэрлэдэг хамгийн мэдрэг цаашгаа тэр таламустайгаа холбогдоод сэтгэлийн хөдлөлийг одоо юу гэдгийг шүүж боловсруулж идэг хэсэг нь тоххой. Бид нар 5 метр хүүгээс гадаас ямар одоо үдэлт сэрэлт гадаад орчноос аавн тийм үү? Тэгээ тэр хэсгийнх нь бусад хэсгүүдтэйгээ холбогдох мэдрэлийн судлуудыг тэгээд синапснуудыг ингээд хайшлаад ячдаг байхгүй. Огтлоод. Тийм апрессанд оруулна гэдэг даа шүү дээ. Тий. Тэгээ маань хүн маш их ингэж зовдчихсэн юу яадаг шүү дээ. Одоо юу тэдний хэлж байгааг ингээд зөвшөөрж байгаа юм шиг болдог шүү дээ нэг хэсэг. Тэнгууд нөгөөдөл нь баярлаад тэгвэл чи ингээд юу яахгүйгээр апрессанд орохгүйгээр идэгчлээ ухааны юм яриад ингээд баярлаа. Тэгсэн чинь байна хүн нөгөө Чакига Чак биш шүү дээ. Уул нь доктор Шихан гэж ярих хэрэгтэй байтал тэрийг эргээл Чак шиг яриад. Тэгээ тэр эмнэлэгт бол ерөөсөн Америкт болж өнгөрсөн явдал юу гэхээр Америкт бид түрж байгаа хичээлүүдэд ярьж гисэн Алан Даллас хичнээн олон юуны Нази Германы
дайны гэмт хэрэгтнүүдийг Нюрнбергийн шүүхээс зугатаалгаж оргуулж тэгээ дараа нь тэр Райнхард Гейлен гэж Хитлерийн тагнуул байсан хүнийг баруун Германд аваачиж Германы дараачийн тагнуулын албыг босгосон тухай ярьж гисэн шүү дээ. Тийм. Ингээд гих мэтлэнгээр эдний хийсэн ийм хэргийг мэддэг байсан хүмүүс үгүй болвол жоохон ийм нийгмийн одоо шударгаас гэдэг талаас нь ярьдаг байсан. Тэр Рузвельтийн New Deal гэдэг бодлого шүү дээ. Тэр бодлогыг үргэлжлүүлэх гэсэн бодолтой байсан сэхэтнүүдийг бүгдийг коммунист гэж түүгээд ягаад гүжирдээд түүгээд ийм психиатрын эмнэлэгт хэвтүүлээд лоботоми хийсэн байхгүй. Аимшигтэй тийм үү? Ингээд танхимынханд ингээд юуг нь ачаад маш гол чадварыг байхгүй болгох чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи ингээд хүн чинь ямар ч юм эмоц юм сэтгэлийн хөдлөл гэдэг юм байхгүй болсон болохоор зөвхөн нэг юм гүлээсэн л юм болчихдог байхгүй. Яг нөгөө юун дээр гарч байгаа Nasos Vakalis-ийн хийсэн кино шүү дээ. Тэр Dinner for Few гэдэг кинонд гарч байгаа тэр нэг роботч нөхөр идэг шүү дээ. Тоогооч зөвч игээд идэг. Тэр шиг л тийм болчихдог байхгүй. Тэгээд тэр эмнэлэг дөрөв тийм хүмүүс бидэг. Ингээл юугаар амар хүнд одоо юугаар LSD-нээс хөсөөлөл баахан хүнд драгнууд тэднэрт хийж эксперимент хийдэг, туршилт хийдэг. Тэгээ ерөөсөө хүн гэхийн аргагүй болсон хүмүүс байгаа шүү дээ. Ингээд бүгдийгээд бүр атигаад тий. Амар хард орж байгаа зүүдэнд л юм байдаг байх гэмээр л уг бол аимшигын кинонд гарахад л нэг юм байдаг байх гэмээр тийм ээ. Тэгээ тэд юу гэж хэлж дуусчдаг вүлээ. Ингээд which would be worse to live as a monster or to die as a good man. Тэгэхээр to live as a monster гэдэг бол маань юуны тэр эмнэлгийн хувьд бол юу вэ? Гэр бүл эхнэрээ алдсан хүн. Тэ одоо яг нэг юу тийм хүндгийн тэр хийсэн психопат те маш хэцүү. Тэгээд тэр лоботоми хийлгээд тэр юуны тархиныхаа урт хэсгийг ингээд холбооснуудын хамаг синапснуудыг ингээд хотлуулаад таслуулчих юм бол good man болчихно. Одоо сайн хүн тий гэсэн үг тийм. Юугаар болов? Эмнэлгийн хувьд эмнэлгийн хувьд бол Тэди Даниэлийн хувьд бол эсэргээр байхгүй. Манайшаар хэрвээ ингэчих юм бол эднэрийн тоглоом болж дуусна гэсэн үг. Тийм учраас амиа орлыг гэсэн шийдвэр гаргасан л гэсэн тийм сэтгэл би бол тэгж л ойлгож байгаа шүү дээ. Тийм. Зөв өөр үзэгч нар бол яаж ойлгохыг бол мэдэхгүй тий. Тэгээ эндээс бид нар ер нь юу ойлгох вэ гэхээр ерөөсөө л энэ institutional gaslighting гэдэг юм ямар юм байдаг вэ? Тэ энд ажиллаж байгаа тэр хоёр юу байгаа шүү дээ. Эмч байгаа шүү дээ. Тэр энэ киногоор ерөөсөө л тэр CIA MK Ultra гэдэг проект ажиллуулад тэр төслөөрөө ямар их гэмт хэрэг хийсэн бэ? Тэгээ тэрийг л харуулж байгаа кино гэж ойлгоход ерөөсөө буруудахгүй байхгүй. Аимшигтай. Тэгээ энд ингээд бүх одоо нөгөө бидний нөгөө шудраг ёс гэж ярьдаг бүх одоо нөгөө юунууд институшнууд яг үнэндээ яг бүр хамаг булаагийн хийдгээ гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэгээ одоо нөгөө би танаас нөгөө нэг асууя гэдээсэн юм байна. Одоо ингээд мэдчихлээ. Gaslighting ингээд хийгээд байгаа гэдгийг мэдчихлээ. Тэгээ дараа хүн ер нь яг яах ёстой вэ? Та яг юу гэж боддог вэ энэ тал дээр? Одоо тэгвэл мэдчихлээ. Тэгээ бид нар яг яаж одоо эсрэг арга хэмжээ авах вэ? Одоо яг хөтэ зөвхөн нөгөө өнгөн дээр болохоор эдний юунд нь тоглоомд нь тааруулаад амьдарч байгаа юм шиг царайлал. Тэгээд цаагуур нь бэлдэж явах хэрэгтэй гэж би бодож байгаа. Тийм үү? Одоо яг энэ юунд нь
энэ бузар булгаанд нь оролцсон эннийх нь гар хөл болсон юм ажил хийхгүй байх. Аа. Аа. За тэгээ бусдаар бол ингээд гимгүү номхон ард царайлаад эдний энэ бузар булааг огт мэдэхгүй байгаа юм шиг царайлаад Аа. ингэж амьдраад арталтаа бол маш их бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хүүхдүүдээ хүүхдүүдтэй хамгийн түрүүнд энэ тал дээр маш сайн таниулах хэрэгтэй гэж боддог байхгүй. Энэ тогтолцоо бол угаасаа удахгүй тэгсгээд унана, нурж унана. Тэнд их бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж би боддتي. Ердөө тэр. Тийм учраас би өөрөө ихтэй сургууль багшлах гэж докторантурт яваагүй. Хэрвээ докторантурт явсан бол яг л тэгнэ тэтгэлэг юм чинь. Хэрвээ тэгэл стипенд аваад ингээл явцсан бол би тэгэл яах вэ? Ихтэй сургуульд нөгөө хятад судалтайгаа зурлах байхгүй. Тэгээд тэгж яваад бол эрүүл мэндээр охорно гэдгийг мэдчихсэн тэр хүмүүстэй цуг бахтай маш төвхтэй гэдгийг мэдж байгаа учраас гэрээ эзэгтэй болох зам сонгосон байхгүй. Энэ бол миний хувьд маш зөв шийдвэр болсон. Энд юу санамсдаггүй. Тэгээд маш их цаг хугацаа гарсан учраас энэ хугацаанд энэ дуртай хэрэгтэй номнуудаа олж авч уншсан. Ерөө би тийм ажлыг явсан бол энэ номнуудаа олж уншихгүй шүү дээ. Өдөрт нөгөө юугаа вакцина хэлэлцэл явж байгаа. Харин тийм. Тэ? Тэгээ энэ киноноос нэг сонирхолтой юм сэтгэл зүйн хувьд бол энэ psychological double bind гэж. За. Тэгээ энэ юу хэлж байгаа гэхээр одоо хоёр юмнаас сонгож болох юм шиг л юм өгдөг заа. Тэгэхдээ тэр хоёр сонголт чи хоёулаа муу байхгүй. Тэ? За тэгээд ингээд одоо шилх юм бол ингээд одоо ээж аав нар гаргадаг ингээд хүүхдтэй хайртай ч юм шиг. Одоо хайртай гэжэл тийм үү? Тэгчээл зодчих чинь бас яг энэ дабл байнд байхгүй. Харин. Тэр чинь юус хайр биш. Тийм үү? Хүүхдэд бол энэ чинь дараа нь том болоод юу гэж боддог вэ гэхээр нэгдүгürt намайг хайрлаагүй нөгөө төгөр амар зоддог байсан. Тэгээд зоддог мөртлөө худлаа хайртай гэж хэлдэг байсан л бүр одоо юу гэдгийг хоёр дахин илүү хортой гэх юм уу? Ойлгож байна уу? Энийг л дабл байнд гэдэг байхгүй. Тэгэхгүй зүгээр ингээ хүүхдийг ингээд өгсөн ч юм уу бол нэрээ чамаг одоо ерөөс анхнаасаа хүсээгүйгээл ингээл муу агаад идэг бол тэр адаг нь дабл байндаас дээрхгүй ойлгож байна уу нэ? Ойлгож байна. Ингээ ад үзэгдээд өсчүүл. Окей, ямар ч байсан. Надад муу гэдэг нь тодорхой байсан байж тийм үү? Тий. Яа. Ээж нь тэгэхээр надад сэтгэл зүйн хувьд үзүүлэх шаарах сорив нь харьцангуй бага байхгүй. Намаа эрэмдэглэж зэрэмдэглэх нь харьцангуй арай гайг байхгүй. Гэтэл ингээд чиний төлөө тэгж байна. Чамд хайртайтай ингэж ингэж зодоод идэг. Яа. Тэ? Би чамд хайртай учраас ингэж ингэж хүчнэддэг заяа. Тэ. Тэгээ чи энийг ингээд өөр хүнд ингээд хэлээд явах юм бол бадрын шүү гэл ингээд. Энэ чинь дабл байнд шүү дээ. Яг үнийг ингээд хайшиж гарах арга болгочихж байгаа. Хамгийн гол нь хоёрт ч шүү дээ. Бүр ингээд яг аль нь зөв, аль нь бурууг яг аль нь одоо үний яриад байгаа гэдгийг мэдхгүй хийгээд байгаа юм нь яриад байгаа юм хоёр нь ингээд өөр болохоор чинь нөгөө тухайн үед нөгөө жоохон байсан хөөхөд яг шууд ингээд нүрээ буруулж чадахгүй хайртай гэсэн штэ гэд нэг хэсэг явчаад тэгээд нөгөө хийгээд байгаа үйлдэлийг нь харчаад ингээд бүр амар хэцүү болох юм байл да сэтгэл зүйн чихнээсээ тэр нөгөө хагарал нь үүсэх юм. Тэгээд чихнээсээ хагарал нь үүсэхээс гадна чинь ингээд нөгөө хайр гэж юу вэ? Эрх мэдэл үзий ядалт гэж юу юм гэдгийг мэдэхгүй л хүн болох байхгүй. Тэгээ хамгийн эмгэнэлтэй нь нөгөө энэ өөрийг нь тохиросон хүмүүстэйгээ яг адилхан болдог. Тэднээс аюултай болдог бас тэргүүр аюултай байхгүй. Тэргүүр эмгэнэлтэй. Яг үл энэ чинь ингээд багаас нь хайр гэж юу юм эрх мэдэл тэгээд үзий ядалт яргалал тийм үү? Ийм муу мухай юм гэж юу юм бэ гэдгийг ялах боломжгүй болгоод өсгөж чинь гэсэн үг шүү дээ. Тэрийг ялгах чадварыг нь үгүй эцэн гэсэн үг байхгүй. Тийм учраас эн чинь ингээд өөрөө бас энээс аюултай хэрэгтнүүд гарч ирдэг байхгүй.
тэрүүгээрээ маш аюултай. Та одоо нөгөө бэлдэх ёстой гэдээсэн шүү дээ Аа. Тэр чинь болохоор яг бэлтнэ гэдэг чинь эхлээд сэтгэл зүйн хувьд бод гал болж төлөвшгийг хэлнэ шүү дээ. Би нөгөө одоо амар мундаг гэж бол хэлэхгүй. Гэхдээ ядаж өөрийнхөө тэр сайн муугийнхаа заагийг л ядаж олчих, өөрийнхөө мууг таньчих. За тэгээ дараа нь ингээд хүмүүс хоорондын харилцаан дээр ямар одоо юу гэдэг лээ ямар төрчлүүд гарч ийн тэрийг ингээд багсгаад одоо сурчих гэд ч юм уу. За бодгалыг бол би ингийн үгээр тайлбарлах байхгүй юу. Тэгэхгүй ингээд институшн өөрөө ингээд ийм байгаа тохиолдолд бид нар өөрсдийнхөө доторлуул орохоос өөр сонголтгүй болоод тэгж бодгал болж ижил тэр нөгөө хэцүү цаг үед нэг юм бусад шиг энэ масс психозд орохгүй ингээд гэр бүлийнхнийгаа эргэн тойрныхоо хамгаалж чадах юм шиг санагдаж байгаа байхгүй. Миний гарт гаргалгаа бол ерөөсөө л тийм байна. Тийм болохоор одоо энэ сүүдэр мүдэр тэгээд тулна. Одоо сүүдэр гэдэг чинь одоо өөрийнхөө муу талуудтай жихнээсээ нүр тулаад за би үнэхээр тийм юм байна гэд одоо яг нөгөө жокрийн хийсэн. За би үнэхээр энийг өөрөө хийсэн юм аа. Би өөрийнхөө үйлчлэгийн өмнө ингээд хариуцлага хүлээмээр байна гэд одоо өөрийнхөө төвшөнд тэгж хэлэхээс хамаг юм хэлнэ гэж. Хэлгээ тэр хүн чинь тэгж байгаа чи илаарч байгаа нөхгүй юу? Тийм. Бүрэн бүтэн болгоход тийм чухал алхмаа хийж байгаа байхгүй. Тийм учраас тэр хүн тэгээд алуулчаа тийм хэцүү өгч байгаа ч гэсэн мань ашир бол тэр психологч, тэр Ли Квинзел, тэр Жаки Макигаас хамаагүй хэдэн шат төвшин ахиу хөгжөөд бурхан болчихж байгаа. Харин өөдөлж байгаа. Тийм. Нөгөө талаараа хоёр дахь кино нь болохоор юугаараа эмгэгтэй вэ гэхээр ингээд тэр хүнд өөрийнхөө амийг ингээд нөгөө хаас өөр сонголт үлдээгүй юм шиг санагдлаа л да. Таны ингээд тайлбаруудыг ингээд сонсоод би энэ кинонуудын тайлбаруудыг Андрю Ившин, Теди Даниэл уу? Тийм, Теди Даниэл. Тийм, өөр сонголт үлдээгүй. Одоо нөгөө институшн өөрөө тэрнийхэн гар хөл бараг ингээд болцсон. Тэгээд одоо солигт гарч байгаа шүү дээ тий. Тэгээд за би одоо ингээд амиа хорлох нь би өөрийгөө маань нэг Пентагон юм уу үгүй CIA-ийг хайцсан баг. Харин тий. Тэгээд золигт гарч байгаа. Тий. Юу жишээ болоод явчихж байгаа байхгүй юу тий. Тэгээ угаасаа тэр наад чинь тэр эмнэлгээс гарахгүй байхгүй угаасаа. Тийм. Тийм тэгэл лоботоми хийлгсэн ч хийлгээгүй ч тэндээ дууссан байх гэдгийг мэдсэн байхгүй маань. Тэгээ маань ширийн тэр is it good to die as a good man гэдэг байгаа чинь яг жинхэнэ утгаар нь ярьж байгаа байхгүй. Харин тийм. Өгцөн дээр юм биш үү гэж. Харин тийм. Тэгээд нөгөө өөрийнхөө ухаантай байгаа дээр тий ялангуяа тий. Тэгээ лоботоми хийлгэчихэр чинь яахгүй штэ. Өөрийгөө амиа орлож чадахгүй штэ. Тэгэл тэгээд байж гэнэ гэсэн үг тийм үү? Салцсан юм шүү. Аимшигтай тий. Тэгээд ийм хүмүүс одоо энийг чинь л бид нар гүний сэтгэл зүгүүднээс аваад үзэхээр энэ трикстер гэдэг архетип ингээд одоо хэсэг бүлэг хүнийхээ тэр хаатай айл байна уу, тэг community гэж хэлнэ үү, тий? Уг бол нийгэм гэж хэлнэ үү? Тэр хүмүүсээсээ уяа аргамжаагүй болоод уламжлалт заншиж ирсэн тийм эрт өвөг дээдсээс уламжилж ирсэн тийм юугүй ритуал ёс заншилгүй болоод тийм үү? За үзэгд чарагдахгүй болоод ингэчээр ямар аюултай вэ гэдгийг л харуулдаг байгаа шүү дээ тийм үү? Тийм. Тэгээд нуугдчихж шүү дээ. Юуны ард нуугдчихж байна? Институтийн ард нуугдчихж байгаа. Маш их эрх мэдэлтэй болоод. Харин тийм. Стол нэг далдын нөгөө харамалгаач юм да нэр. Эвгүй байгаас трикстер архетип тий. Тэгээ юу үлгэр домогт яаж илэрдэг вөхлөөр жокерээр илэрдэг, өөр юугаар илэрдэг лээ. Ил бичнэр илэрдэг. Уг бол magician нөгөө шидтнэр илэрдэг тийм үү? За зарим үед бол бас юу нөгөө гүрүү мөрүү гэрсэн багш. Одоо яа нөгөө энтийн Витала үлгэр нь шүү дээ.
Тийм Шид тийм. зөөрийн үлгэр тэнд бол тэгж гарч байгаа. Тийм. Ийм дөрүүдээр гарч ирдэг байхгүй. Аа.